Завхан аймгийн цагаан хайрхан сум 1924 онд байгуулагджээ. Хуучнаар халахын сайн ноён аймгийн хошууч мэргэн засгийн хошууг мөн онд Отхон тэнгэр уулын хошуу хэмээн нэрийдэж сумын зохион байгуулалтыг шинчилэн зохиоход Бэндэр уул, Буянт уул, Отхон уул, Сант уул сум гэсэн 4 сумыг зохиожээ. Бэндэр уул сумыг дуутын хүрээний дэргэд байгуулж хошууны төв болгосон одоогийн цагаан хайрхан сумын эхлэл болж өгчээ. За сайн байна уу. Сайхан зурж байна уу. Сайхан. Оо сайн явж байна. 100 жилийн түүхтэй сум ээ. 100 жилийн баярын мэнд үргээд авсан. Эхэлсэн шүү дээ тийм ээ. Миний 3 хүүхдтэй. За сайн байна уу. Ямар том хүмүүс вэ? Сайхан үлж гин үү? Сайхан, чи сайхан зурж байна уу? Нэр цастайг болохоор нэр бас тэгж байгаа тий. За сайхан зурж байна уу? Сайхан зурж байна. За хурдан бор унах уу? Уни. Уни одоо 100 жилээр унах штэ тий. Төрүүлээрээ заа юу? Ахын нэр зургийг аав штэ. Сайхан зурж байна уу? Гуруула 3 үйлрлээр мэдлээ тий. Үлж гэнэ үү, хаварч гэнэ үү? Скет дуурахтан баримтат цуврал нэвтрүүлгийг угтаж хүлээж авсан Завхан аймгийн цагаан хайрхан сумынхаа засаг даргын тамгын газар Ахмад буурлуудаа та бүхэндээ бас талархаж байна. За энэ жил Завхан аймгийн цагаан хайрхан сумын маань түүхэн 100 жилийн сайхан наадам бас болж байгаа. 100 жилийн түүх бас нөгөө талаас дэлгэрж дараагийн 100 жилдээ бас үлдээх одоо төөрөг хов болж байдаг тийм ээ. За ингээд энэ сумынхаа үүх түүх талаас бас сум орон нутгийн талаас танилцуулж байна. За юуны өмнө одоо бас манай суманд хүрэлцэн ирж нисхий туурхтан цорд нэвтрүүлгийнхаа бас нэгэн ээлж дугаарыг хийгч зорж яваа. Одоо та бүхэндээ бас нийт цагаан хайрхан нэрийн үнээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. За гэлээ. За тэгээ мөн одоо өнөөдөр хуран цугласан ахмадуудын төлөөлөлтөө энэ сайхан өдрийг мэндийг хүргье. За Завхан аймгийн цагаан хайрхан сум маань бол сайн ноён хаан аймгийн хошууч мэргэн засгийн хошууны одоо гал голомт гэж одоо ингэж үзэхээр ийм сум байгаа. За манай сум бол энэ жил одоо түүх 100 жилийн тохиож байна. 2024 оны 7 сарын 18, 19, 21 өдрүүдэд одоо энэ сайхан сумынхаа түүх 100 жилийн ойг бас өргөн дэлгэрхийхээр ингээд бэлтгэл ажилд орсон байна. За цагаан хайрхан сум маань бол байгалиасаа одоо хангайгаа угсалсан байгалийн сайхан өгөгдөлтэй түүх соёлын дурсгалт газар ихтэй. Ер нь одоо бол түүхийн ийм үлгийн нутаг гэж хэлэхэд бас болно. Манай сумаас одоо бас эрдэмтэн мэргэд тэгээ төр шашин гэдэг олон сайхан салбарын төлөөлөлд бас алдартай бас төрөн гарсан ийм одоо оюуны үлгийн нутаг гэж хэлж болохоор ийм сайхан нутгаа. Тэгээ манай сум одоо бол ерөнхий одоо гол аж ахуй бол мал аж ахуй. Тэгээ газар тариалан бол туслах аж ахуйг эрхэлж байна. Ямар нэгэн одоо уул уурхай байхгүй. Ийм одоо байгалийн үүсгэлэнтэй Отхон тэнгэр хайрхныхаа баруун суганд одоо оршдог. Тэгээ баруун сугнаас нь их авч урсж байгаа энэ ширээгийн гол гэдэг энэ сайхан энэ гол болохоор Отхон тэнгэр хайрхнаас ундарч орж ирж байна. Баруун сугнаас нь одоо ундарч гарч байгаа ширээгийн гол хэмээх энэ сайхан тунгалаг уст голынхаа голоос одоо ундаалж ирсэн ийм одоо сайхан арт түмээ. За нийтдээ манай сум маань одоо 1330 гаруй хүн амтай, 430-аад өрхтэй. Зараг 70,000 гаруй толгой малтай. За ийм одоо сум байна. За тэгээд одоо эх жил 90 жил болох түүх 100 жилээс нэлээ одоо олон ажлууд бас төлөвлөж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо 240 хүүхдийн хичээлийн шинэ байр одоо баригдах чинь. За мөн одоо 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилга одоо ингэ явж байна. За тэгээ бас аймаг орон нутгаас бас энэ Эсчон сур хүүхдийн тоглоомын талбай, халуун ус гээд сум орон нутгийнхаа бас боломжтой одоо орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөрөө бас ард дээр хилцүүл саналуудаа ингээд хэрэгжүүлээд одоо иргэдийнхаа тав тухтай амьдрах нөхцөл болцоог хангаж одоо гэрэлтүүлэх тийм ээ. Энэ ийм эдгээр ажлууд бас санаачлан хэрэгжүүлж байгаа. Тэгээд одоо нэг гол ажил бол 100 жилийнхаа бас сум орон нутгийн ард иргэдийн төв дээр байгаа бас иргэдээ бол хашаа ороогоо сайхан засварлаж өнгө зүйн сайжруулаач гэж бас уриалга гаргаж
гоё хашаа зэгстэй гудамж арга хэмжээг одоо сүүлийн 2 жил ингээ хэрэгжүүлж байгаа. Зөв зөв. Одоо одоогийн байдлаар ямарс нэг 60 гаруй хувьтай явж байна. Үлдсэн нэг 50-д одоо айлын хашаа бол ингээд айлууд манаас одоо багийн орлуудаар бас хилцээд эхэлсэн байна. Тэгээ ямарсан 100 жил байгаар айл болгоны сайхан хашаа нь одоо өнгө зэмж олцсон тийм ээ. Цэвэр цэмцгэр ийм одоо ах дүүнэр хөхт бол их гоёо гэдэг бас уриалж хэлж байгаамаа. Тэгээ манай ахмадууд маань бас энэ 100 жилийн хойд бас өөрсдийн гэсэн санаачлагтай Цагаан хайрхан сумын цэцэрлэг багийн малчин Бэгцүрэн өндөр насны Бэгцүрэн гэдэг хүн байна. За манай сум маань бас олон жилийн түүхтэй. Манай нэгдэл чинь эхлээд сумчир эхлээ Баян ундрал Улаан Ихтявар гэсэн ийм сумууд нэгдэж Цагаан хайрхан сум 59 онд байгуулагдчихсан баг. Миний түүх нь. За тэнэгдэл тэгээд сум тэгж гарсан байхгүй эхлээд нэгдлүүд хоорондоо нийлээд. Баян ундрал Улаан Ихтявар гэсэн нэгдлүүд байсан ингээ тойроод. Тэгээ энэ нэгдлүүд хоорондоо нэгдэхтэр зэрэг Цагаан хайрхан сум гэж тэгээд социализмын төлөө нэгдэл гэж үүссэн байгаа юм. За яг Цагаан хайрхан сумыг нэрлсэн уул бол одоо энэ хүү урталд байгаа. Одоо энэ цагаанчлууд Цагаан хайрхны зааг нутагт. Цагаан хайрхан гэсэн том сайхан уул бий. Цагаан хайрхан гэдэг нь одоо харахад нэг цагааныг бэлэглсэн тийм цагаан хадтай юм уу? За ер нь урд өөрөөр жаахан хадтай, ард дээд ардлаараа бол сайхан модтой, ардлаа сайхан булгатай, шандтай. Тэгээ ерөнхий дээд нуруунд бол цагаан. Зөв. Тийм нуруу байгаа юм. Тэгээд тэрнгээр л Цагаан хайрхан гэд нэрлэгдсэн байхаа гэж боддгийг. Хошууч мэрэгэн засгийн хошууны төв болсон 2 том хүрээ байсан бөгөөд эдгээр нь дуутын хүрээ, агтын хүрээ 2 юм. Энэ 2 хүрээ Цагаан хайрхан сумын нутаг сумын төвийн ойр оршин. Улмаар 1929 онд одоогийн Алдар хаан сум Улаастай хотыг багтаасан том хошуу бол Бадрах уул, Баян булаг уул, Буян туул, Бэндэр уул, Агт уул, Отхон уул, Сант уул, Тэргүүн эрхэт уул, Чандаман уул, Шилүүстэй уул, Баян зүрх уул гэсэн 11 сумтай болжээ. Отхон тэнгэр уулын хошуу нь Сайн Ноён хан аймгийн Хошууч мэрэгэн засгийн хошуунаас үүсэлтэй. Энэхүү хошуу нь Манжин иргэшээлийн үед халахын умар замын дунд дах зүүн этгээдийн хошуу 1911-ээс 1923 оны үед Хошууч мэрэгэн засгийн хошуу 1923-аас 1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отхон тэнгэр уулын хошуу болжээ. Отхон тэнгэр уулын хошуу нь Сайн Ноён хан аймгийн Хошууч мэрэгэн засгийн хошуунаас үүдэлтэй. Энэхүү хошуу нь Манжин иргэшээлийн үед халахын умар замын дунд дах зүүн этгээдийн хошуу 1911-ээс 1923 оны үед Хошууч мэрэгэн засгийн хошуу 1923-аас 1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отхон тэнгэр уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байжээ. 1929 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Хантайшир уулын аймагт шилжин иржээ. 1931 оны засаг захиргааны шинчилсэн өөрчлөлтөөр Завхан аймгийн Агт сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отхон тэнгэр уулын хошуунаас байгуулагджээ. Мөн хошууны Агт Бэндэр зэрэг сумдыг нэгтгэн дуутын хүрээний дэргэд 10 баг 390 км нутаг хоршооны салбар нэгтэйгээр байгуулан сумын даргад Норжма эмэгтэй нарийн бичгийн даргад готов нар сонгогдсон ажиллаж байлаа. За намайг Батын Инхолд гэдэг. Би одоо энэ сумын ахмадын орон даргаар жил гарan ажиллаж байна. Манай ахмадын ороо 180 хүний бүрэлдэхүүнтэй ингээд үйл ажиллагаагаа явуулж төр ахмадынхаа холбоог бэхжүүлэх, ахмадуудаа бас нийгмийн асуудлыг шийдвэрлэх энэ олон асуудал дээр бас анхаарч ажилладаг. За өнөөдөр манай ахмадууд энд ирсэн хүмүүс байж байна. За бид нар одоо сумынхаа 100 жилийн аг сайхан тэмдэглэхийн төлөө бас сэтгэл санаагаа гаргаж байна. Гар үе бас оролцож байна. Ер нь сумын оонтой бол 8 настай учраас эхлээд 80 настай ахмадаа хүртэл одоо сэтгэл тавьж, сэтгэл гаргаж ингэж ажиллаж байгаа. Одоо энэ орын өдрүүдээр одоо бэлтгэл ажлууд нь явагдаад сумын бүтээн байгуулалт одоо гашаа ороо цэмцгэр болгох, гашаа ороогоо бодох, янзлах энэ арга хэмжээнүүд одоо ахмадууд маань мандайлан оролцож байгаа.
Уул уурхаагүй онгон дагшин байглаараа эв сайхан нутаг байна. Одоо энд бол ямар нэгэн уул уурхайн ажил явагддаггүй. Бас энэ төр засгаас суморны одоо чийдвэрээр нэгэн газруудыг бас сумынхаа тусгай хамгаалалт, аймгийн тусгай хамгаалалтанд авчихсан юм байдалтай байж байгаа. Урагтан нэвтрүүлэг явууж энэ 100 жилийн түүхэд 100 жилийн канон зураг авч ингэж байгаа одоо их баяртай байна. Та нарын ажил явдалд үйлд баяр хүргэе. За гялалаа. Тэгээд энэ хүүхдүүд би давхардуулаад өгөх үү. Ер нь надаас илүү хэллээ. Манай түүхэд юмнууд улсууд тэр гавьяатай тийм улсууд содон улсын сайн малчин гэж яадаг байсан авраг зүйлээр урд дээр үйд чинь. Тэр анлын үгэн чинь улсын сайн малчин. Содон гэдэг нэг үгэн улсын сайн малчин. Одоо наад Ахмад өдийн дарга эдний өвөө улсын их хурлын депутат. Оо зөв. Тий. Байсан. Том хүн. Байсан Дамдин гэж. Депутат Дамдин гэж бүр нэр. За би яг зөвхөн жаахан арай ёо насаран мадмаллаа тэгэл яг төрийн гавьяа шагнал аваад улс сумын аймгийн яг аймгийн багурлын гишүүн байсан. Сумын депутат байсан. Сумын аруудтагийн авраг байсан. Тэгээд энэ жоохон амжилтууд байсан л да. Тэгээ одоо ингээд одоо 80 миллион гарч ирнэ. Энэ сайхан амжилттай буурайгийн юу ингэр дүүрэн медалаар л одоо байна шүү дээ. Харагдаж шүү дээ таны сайхан. Зүгээр тодорхойлж байгаа бах уу тэр. Сайхан байна буурай. За 100 жилдээ одоо тэгэл бэлдээл байна уу? 100 жилдээ одоо яг уу амьд зарвал хөнгөн шингэн байгаасаа л гэж бодож байна одоо юу. Сэрэнингийн сэмжид гэдэг. За түрүү үеийн дээхэн үеэ манай ижи аавын үеийнхэн болвол Сэрэнин гэдэг хүнийг мэдэх баг. Хойч үе одоо тэрний дараагийн үеийнхэн нь болохоор худалдааны гавьяат ажилласан Сэрэнингийн даццгийн дүү гэдгээр нь мэдэх байхаа гэж бодож байна. За тэгээ би энэ цагаан хайрхан сумын уугуул хүн за эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан одоо гавьяаныхаа амралтыг эдлээд байж байна. За баярлалаа танд. Олон жил одоо энэ хүн ардынхаа төлөө, эрүүл мэндийн төлөө зүтгэж ажилласан надаас талархж байна танд. За баярлалаа. Завхан аймгийн цагаан хайрхан сумын 100 жилийн хойно зураг авч байгаа Монгол эсгийн туурхтныхаа хамт олонд баярлсан талархснаа илэрхийлж байна. Ингээд Завхан аймгийн цагаан хайрхан суманд ажиллаж амьдарч байсан цагаан хайрхан сумаар овоглож өсөж өндийсэн та бүхнийг Завхан аймгийн цагаан хайрхан сумынхаа 100 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна. Наадам 7 сарын 18, 19, 20-нд болно. Та бүгд минь хүрэлцэн ирээрээ. Яг цагаан хайрхан сумын эмнэлэг бага эмчийн салбар байжгаад тэгээд их эмчийн салбар тай болсон. Тэгэхэд их эмч нь долгор сүрэн гэж эмч ажиллаж ирсэн. Намайг энд ажиллаад би чинь 95 онд энэ цагаан хайрхан сумандаа ирсэн. Сургууль төгсөөд өөр газараар ажиллаж явж байгаад тэгээд ирэхэд их эмч нь уран бэлэг гэж эмч байсан. За тэрнээс хойш намайг ажиллах хугацаанд ням сүрэн гэж эмч байсан, саран цэцэг гэж эмч байлаа. Тэрний уран бэлэг эмчийн өмнө намайг энд ээж дээр ирж яхад жаргал сайхан гэж эмч байсан. Нэмэх бат гэж эмч ажиллаж байсан. Олон тийм. Бүр нэлээд дээхэн үед манай сумын уугуул шагдарж буй ядамжуу гэж хүн их эмчээр ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн их эмч. Цагаан хайрхан сумын хүн эмнэлэг бол эхлээд цөөхөн оронтоотой байсан. 2 чүлд оронтоотой байсан. Тэгээ хамгийн эхлээд Данцангой байсан. Доктор одоо бага эмчилтэй. Дараа нь Балтангой бас бага эмч. Одоо олон жил хийсэн.
Тэгэл тэр дараа нь гомбоо гэж одоо байхгүй л дээ сөмөр. Тэг гомсөрөн. Ийм эмчнэр ажиллаж байсан байгаа. Тэгээ тэнийг би нэмээд тэн дээр хэлчихье гэсэн хэлсэн. Саавын цагаан сумд олон жил хон мад хэрэгжсэн. Би өөрөө завуудын маачр хийжсэн зөвсгөл тосгочсэн. Ингээд би энэ завууд олон жил манай гэрүүлийн хүн олон жил үнээс аасан. Миний өөрийн ээжүүд олон жил үнээс аасан бас аймгийн юунд тэргүүний хүрчин сайлчин гэж орж исэн. Тэр үчээс нар улсын авраг 1000 сайлчин гэж явдаг байсан баг тий. Тий. Авраг сайлчин. Тэр манай ээж байсан юм аа. За тэгээд би өөрөө манай бодохоор олон жил хуттай үлтрийн ангид аагт гэжсэн. Олон жил болсон. За ингээд түүхтэй би өөрөө ингээд нэг яг нэг одоо 73 хүртэл нэгдээ мод хариуллаа. Одоо тэгээ өөрөө байшина ингээд. Аа тэгээд энэ хордсон та бүгдэд баярлж байна. За баярлсан талархай төрхөд. За баярлалаа. За би цагаан хайрхан шүлүүстэй суманд төрөөд цагаан хайрхан сумад 2 настай өргөдөг балчин сүрэнгээч айл өргөдөж ирээд одоо энэ нутагт насаараа ингээ байж байгаа хөө. Би малчиг маллаа барилгад чиг ажиллаа энэ сумд ирнэ хийгээгүй ажил байхгүй. Хамгийн сүүлд холбооны байгууллагт 20 гаруй жил ажиллаад тэтгэвртээ суучаад тэгээ байж байна. Энэ эсгээ туурхтан ингээ та нар энэ сайхан нэвтрүүлэг энэ сайхан юу хийж бод та нар талархал илэрхийлье. Гэлээ. Энэ нутгийн уугуул суугуул ажиллаж амьдарч байсан улсууд энэ түүхт нутгийнхаа түүхт 100 жилийн ойд хүрэлцэн эрхийг урьж байна да. За би энэ цагаан хайрхан сумын сургуульд техник хөдөлмөрийн багш хийж байсан. Тэгээ энэ хугацаанд би одоо энэ нутгаар орондоо хайртай эндээс явахгүй байсараад ингээд тэтгэвртэй гарсан хүн байна. Гэхдээ би 1995 оноос энэ сумд ирсэн. Уул нь бол хотод ажиллаж байгаад энд аавын бимуудаа тэгэж нутагтаа очигээд ингээд ирээд яг энд ирээд намайг энд ажиллаж явах хугацаанд бол сургуулийн захирлаар газар хөөж хүн байсан. Эрхлэгч нь Алтан цэцэг гэж байсан. Тэгээд Алтан цэцэг багш захирлаар ажиллаж байгаад тэгээд би тэр сургуулиас тэтгэвртэй гарсан юм байна. За ингээд та бүхнийг энэ нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэвдэл маш их баярлж байна. Тэгээд нутгийн ах トゥ ус Амраг садан бүх хүмүүсийн 100 жилийн өдөө хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж аймгийн цагаан хайрхан сумаар овголж явдаг нийт нутгийн зан алан хэн дүүс та бүхэндээ тунгалаг сайхан ширээгийн голын зах дээрээс мэдчилж байна. Цагаан хайрхан сумдаа ажиллаж амьдарч байсан. Цагаан хайрхан сумынхаа сургууль төгссөн үеийн төгсөгчид Эрдэнэтийн мэрэгдийн үлгийн нутаг болсон энэ сайхан нутагтаа та бүгдийг хүрэлцэн эрхийг урьж байна. 1952 онд Тусмаас цагаан чулуу сумыг байгуулан удалгүй 1956 онд буцаан нийлүүлж 1959 онд дахин салган байгуулжээ. Сумын газар нутг нь их газрын Эристис уур амьсгалтай. Зундаа дунджаар 28-аас 32 хим дулаан, өвөлдөө мөн 17-оос 42 хим хүйтэн, жил дунах хурд үндэсний хэмжээ 216 мм бүхий энэ бүс нутаг хөрсний хөвд үржил шимт хар хөрөн мөн цармын цэвдэ хөрстэй. Мөнхүү сумын нутагт улаан хөрөмт, чулууд, хөрөн товгор, их бага мянган, тэнгэр, баруун зүүн арц, цэрх, цагдуулта, баян цагаан, шороот, бэндэр зэрэг уул нуруу, цэцэрлэг, чулууд, хөндлөн, уужим салаа, хөрөмт, ширээ, төмөртийн гол зэрэг гол гаригтай. Ургамалжилтын хувьд аг шавг таан хүмүүл шавгд шарилж сул сулхэр ерхэг сонгин таан хүмүүл гонд улаан хөгшаар дэгд ван симбрүү ванжин гарав юмдүүжин ажиг цэрэн алтан гагнуур царван хунчир зэрэг өв сургамал
нохон хошуу, үхрийн нүд, тошлог, хад, чацарган, улаалзган, мөөг, бүүргэн, мэхэр зэрэг жимс, хармод, улаалс бургас, нохон хошуу, тавилган, яргаа зэрэг мод бутлаг ургамалтай. За намайг Пүрвэ Аюун Бэлэг гэдэг. Би одоо энэ сайхан нутагт 1992 онд энэ нутгийн Юндэн гэдэг айлын баг хүүтэй айлгэр болоод одоо 32 жилийн нүр үтсэн байна. Тэгээд тэрнээс хойш 1909 онд энэ ерөнхий боловсролын сургуульд дотор байрын тогооч ажиллаар ажиллаж байгаад тэгээд энэ 23 оны 10 сард тэтгэвртээ орсон. Одоо тэгээд энэ сайхан азаа буурлуудтайгаа Ахмадын игнэнд ороод ингээд сууж байгаадаа баяр байна. За тэгээд түүхт 100 жилийнхаа ойд хүрэлцэн ирээрээ гэж урья да. За би энэ цагаан хайрхан сумын уугуул аав ээж минь энэ нутгийн хүмүүс. Аав ээж минь энэ нутагт мал малж ийсэн. Аав минь мал болж байхдаа одоо аймгийн баг урлын гишүүн, аймгийн депутат, сумын малчин, ээж минь сумын аврах сайлч мэйчин болж ийсэн. Одоо би энэ цагаан хайрханда удалтай үлтгэлийн ангид 1975 онд анх ирж ажилласан. Энэ байгууллагад ажилласаар хагаад одоо 29 жилийн байгууллагад ажиллаад өндөр насныхаа тэтгэврт гарсан. Одоо хөдөө мал малж байна. Энэ нутагт амьдарч байсан уугуул суугуул нутгийн ард түмнийг одоо сумынхаа 100 жилд хүрэлцэн эрхийг урьж байна. За юуны мөн эсхий дуурахт нэвтрүүлэг явуулж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ажлын өндөр амжилт өрөөе. Тэгээд одоо энд хорон цугларсан гогчжүүлдээ бас энэ өдрийн мэндийг төвшүүлье. За би энэ цагаан хайрхан сумын уугуулхөө манай аав ээж минь 57 онд энэ нэгдэлд ороод энэ цагаан хайрхныхаа бүтээн байгуулалтанд мал малж явж байгаа. Тэгээд орчныхаа оронд явцгаасан би 69 онд энэ сумынхаа баг сургуулийг төгсөөл тэгээд үнээс хойш ихтэй тэгээд энэ сумдаа мал малсараа 2003 онд тэтгэвртээ гараад ингээд амьдарч байна. За манай нутаг бол манай энэ сум уул ус бол одоо уустай ургамал нөгөө ан гөрөө ихтэй одоо Монголын сайхан орны нэг ихэнх хэсгээ. Бугас огоо, гахаа, боргөрөөс, дорго, жирх, чандаг, туула, чон, шилүүс, үнийг хярс, мануул, тарваг, зурам, уян, солонго, өмхий хүрэн, нохоо зээх зэрэг хээрийн амтэн, хэрэ, бүргэд, тас, шаазга, турлах, харцаг, сар, шаршвуу, уул, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун галуу, ангир нугас, тогруу, тоодог, цаглаа зэрэг шувууд бүхий байдаг. Сайн байцгаана уу. Би Сундай хүүгийн Цэрэн Дэжид гэдэг хүн байна. Энэ нутгийн уугуул хүн. Миний аав ээж хоёр бол насаараа одоо нэгдэлтэй мал маллаад нэгдлийн одоо маш олон малыг малж насаараа мал малж байгаад ингээд бурхныхаа оронд 80 гаруй наслцгаагаад ингээд жаргасан улсууд байгаа. За үр хүүхдүүдээс нь би одоо нэг яах бахархалтай юм бол миний ээж бол энэ сумын 2 хувьсгал тэмцлийн бэлтцааны зээ охин байна би. Тэрүүгээрээ би бахархаж явдаг. Миний ээж бол бэлтцааны охин. За би хүн эмнэлгийн байгууллагт 30 хэдэн жил ажиллаад одоо тэтгэвртээ гарсан. Манай эмнэлэг бол 22 онд 80 жилийнхаа ойг тэмдэглээд ойн номтой, түүх дурсгалтай ингээд сайхан ойгон тэмдэглэсэн байгаа. Тэгээ эмнэлгийнхаа байгууллагын өмнөөс ажиллаж байсан хүмүүстээ энэ сумын ард иргэдийнхээ өмнөөс мэдчилгээд дамжуулж байна. Сумынхаа ойд сайхан наадцгаагаарэ гэж та бүхнийгаа урьж байна. Миний аав бол анх одоо нэгдэл цагаан хайрхан сумын нэгдлийг үүсэм байгуулах үед 3 дугаар багийн засаг даргаар анх удаа одоо томилогдож байсан. Тийм хүн байгаа. Миний ээжийг бол гүнжидгээд одоо яг энэ яг өөх түүхийн бол одоо миний ээжийн үе удам гэх юм бол дуутын хүрээний тэг бол салшгүй холбоотой дуутын хүрээний одоо аавынхын талын
дэд хамбан ээжийнх нь талынх нь болохоор ерөнхий хамбан ийм улсууд байсан гэсэн биднээс бол одоохондоос ерөнхийдөө түүхийн мэдгээс биш сайн мэдгүй. За би болохоор зэрэг 1959 онд төрсөн. 1980 онд одоо худалдааны сургуулийг төгсөөд Цагаан Хайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангид үе үеийн сайхан ахмадууд сургагч багш нар нэг өсөндөө миний бол багш нар миний бол эвийн одоо үлгийдэж авсан миний хамт олон энэ дунд бол би ажиллаж амьдарч амьдралынхаа гарааг эхэлж өдий хүртэл энд амьдарч байгаа. Ингээд би нутгийнхаа уугуул суугуул энэ нутагт амьдарч ажиллаж байсан үе үеийн хүмүүс мөн одоо үе үеийн одоо амьдарч байсан хүмүүсийн үр хойч төрөл төрөксөд та бүхнийгээ Цагаан Хайрхан сумын түүхт одоо ховор тохиолдох түүхт 100 жилийн ойд бүгдээрээ хүрэлцэн ирээрээ гэж урьж байна. Би энэ Цагаан Хайрхан сумын одоо эцэг аав маань Бямбазан гэж энэ Цагаан Хайрхан сумын уугуул сумандаа 8 удаа төрүүлсэн цагийг эзэлсэн заан хүн байсан. Тэдний 12 хүүхдийн дээрээсээ 2 дахь нь байгаамаа. Жаргал сайхан гэж. Яа тэгээ энэ нутагт бол би мал маллаа хөлөөвөр эхлэгч худалдаа бэлтгэлийн ангид нэрав яа тэгээ сүү зовоод хүртэл ажил хийж байсан. Насаараа мал маллаа да. Иймэрхүү ажлуудыг хийж байсан. За тэгээ би одоо 100 жилдээ зориулаад нутгийнхаа зон олон уугуул суугуул иргэдэн 100 жилийнхаа ойд эрхийг уриад мөн үүний хажуугаар ангийн хамт олон гэж манайх одоо энэ сургуулийн 2 дахь төгсөлтний байгаамаа. Энэ 2 дахь төгсөлтийнхөө ангижуун нарыг одоо бүрэн бүрэлдэхүүнээр 100 жилийнхаа ойд ирээрэй гэж одоо мэдчилгээ дэвшүүлээд урья. За гэлээ. Хүрээ. Тэгээ би босч жагаад нутгийнхаа магтаалыг хэлье да. За гэлээ бүр. Хангай ханы хүрэн хөдөр баян загал уулан сүмэлзэнхэн харагдаад хавчл их бүрээсээ мөрөн далай голын усан цэлэлзэнхэн орсаад байвглээ хүү имээсэхэн хангайчин манайла отгон тэнгэр идэр завхан буянт хэрэгэн голын маань өвгөн бурал баян хангайла нутаг миний хангай ханыхаа сугсудаг нөхсөд гарвалда суу халуу суусар булга минжин согоо мэгж батон Михэрэн бор огтон гүртэл илбэгтэйхэн байвглээ. Хангай ханыхаа амбурын ачин харуулда аршаан тамирн хангалсан 10 зүгийн хүн амтны архаа өвчний гэдгээсэн арвам баян хангайла нутаг миний хангай ханыхаа баруухан талын барин төсчин гарвалда баар эрвис бавга чулуусан бархиралтан ноцолдоод байвглээ хангай ханыхаа Зөвхөн талын барин төсчин гарвалда зургуран зөрлдөө зүйлийн амтан бужигнаад тарвага зурман дачигнаад тарч бүрхэн ноцолдон байвглээ. За тэгээд одоо энэ 100 жилийнхээ ойд нутгийн уугуул суугуул зан олон ахан дүүс энэ бүхнийг маань нутаг ус чинь хүлээж байгаа шүүгээд одоо 100 жилийнхаа ойд хүрэлцэн эрхийг урьж байна. Хүрээ. Сайхан өрөөл Баттар шиг. Хүрээ. Айлгоо сайхан өрөөл магтаалаа хөгөж хангаа уул усан уриас нь уурдлуудаас талагч байна. Олон зууны жилийг өртөөж ирсэн 100 жилийн түүх дэлгэсэн олон хаадын үлгийн нутаг болсон оргилон урсах урсгал нь
үүлтэй хөх тэнгэртэй шүргэн ундардаг, отон тэнгэр хайрхнаасаа ундаалсан ийм сайхан нутаг юм байна. Алтан сайхан сургаалаа хайрлаж суусан буурлуудтай бас талархлаа. Ардын сайхан сургаал үг нь миний толгой тархинд нас илүү болж оршгэ. Гялалаа та бүхэндээ. Хүрээ. Сайхан зам болж байна. Ингээд сумын маань түүх 100 жилийн дохиож байна. Ингээд сумын ахмадын хороо нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс нутгийн усныхаа зон олон та бүхнийг сумынхаа 100 жилийн ойд хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан наадахыг хүсэж байна. Урьж байна. Эдүгэ тусам нь Завхан аймгийн Цагаан чулуут Алдар хаан Одхон Шилүүстэй Говьалтай аймгийн Жаргалан сумтай хиллэн Завхан аймгийн өмнөд хэсэгт Хангай нурууны салбар уулас тунд далайн төвшнөөс дээш 1488-аас 3470 м өндөрт өргөгдөн оршин байна. Нийт 2.7 мянган км нутагтай сумын төвнөө Ширээ аймгийн төвөөс 44 км-т оршин. 2022 оны жилийн эцсийн байдлаар Агит Баянбулаг онц цэцэрлэг гэсэн 4 баг 438 өрх 1379 хүн ам 96.2 мянган толгой малтай. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Очирбат засаг даргаар Батүлзээ нар ажиллаж байна.